эдийн засгийн талаас магадгүй энэ ашиггүй байх магадлалтай гэж үзэж болно. Гэхдээ бүтээмж талаас, хувь хүн талаас, ажилтан талаас аваад үзэх юм бол хамаагүй илүү. Гэхдээ хамгийн гол нь цаана чи компаниуд чинь орлогоо бодоод байгаа шүү дээ. Тэд нар чинь эцээ энэ капиталист орн яг манайхан капиталист орн гэвэл манай монголчууд юу боддог гэхээр социализмыг залгасан капитализмаа бодоод байдаг аахгүй нэг Оросын пропагандаг бодоод тэр үедний капитализм биднэрт юугээ заасан бэлээ тэр капиталист гэдэг чинь ерөөсөө free market шүү дээ чөлөөт эдийн засаг байхгүй чөлөөт эдийн засгийг хэрвээ бид нар бодох юм бол яалтж яахгүй эцэс мөнгөн дургүй хүн байна. Тэгэхээр ийм байд юм. Одоо судалгаан дээр ингээ хараад үзэхээр зэрэг магадгүй 5 өдөр ажиллаад хийсэн орлого чинь 4 өдөр хийгээд олсон орлоготой ижилхэн заримдаа бараг илүү гарч байгаа. Хувь хүнийх нь хувьд ахгүй. Компани бүгдээ ялгаагүй тийм асуудал. Та нар бүгдээрээ ажиллаа. Гэхдээ дэлхийн банкны хүн тэнд суучаад энэ чинь их сургуулийн профессор энэ суучаад бүгдээрээ цалингаа бодоод энэ чинь би 5 хоног ажиллажсэн би 4 хоног ажиллаж 5 хоногийнхаа цалинг авчих гэдэг. Энэ чинь ганцхан цалингийн асуудал биш байх.